өглөө Баянзүрх байран дээр бид нэр бөөнөрөө цуглаад наашаа тэрвэлж рүү хөдөлсөн. Тэгээ ер нь анхны сэтгэл айгүй гоё байгаа. Яг үүдэрээ оронгууд бүх залуучууд ингээд цугларцаа хавьт юм болол ахыг ерөөсө хараагүй. Тэгээд бүр бүх ингээд сэтгэл хөдлөл амар гоё дээгүүрээсэн. Тэгээ наашаа ирэх замдаас бид амар гоё тоглоомуудыг тоглоод ийм гоё байгальтай газар ирээд ер нь сэтгэл айгүй гоё байгаа. Чуулганы туршид болохоор хамгийн даруухнаараа байгаад олон зүйлийн талаар гой гой мэдрэмжүүдийг аваад гой гой зүйлсүүдийг ойлгож сурч авахыг хүсэж байгаа. Энэ үеийн заавал бид ямар нэгэн тохиолдол хийж үзье. Замын хэдий үгүй найж нэг хоёр гурван ий. Үгүй найж. Ахаа жоохон хүчтэй. Нэг хоёр гурван ий. Ирээдүйн мөнхийн амтрагч хэрхэн хүлээх ч юм уу эсвэл одооноос хийх үйлдэлүүдийг ямар авах талаар суралцж байна. За YSA-д ирэх маш сайхан байлаа. Тэгээ энтхийн байгаль үнэхээр гоё байна. Тэгээд хүмүүс нь ч маш гоё. Тэгээд яг үеийн залуучтайгаа болохоор илүү нээлттэй бас мөн маш олон найз нартай болоход бол маш их тусалж байна. Тэгээд багш нараасаа маш их олон зүйл сурлаа. Жишээлбэл дайсныгаа хэрхэн энерги талаар мөн одоо эрэгтэй хүн ямар байх ёстой, мөн эмэгтэйчүүдийг хэрхэн хөндлөх талаар маш их зүйл сурж байгаа. Тэгээд бас чөлөө цаг маш ихтэй. Тийм болохоор найзтайгаа тоглох тиймэрхүү зүйлс чөлөө цагаар хийж байгаа нь маш гоё байгаа. Ямарсан чуулганд ирсэндээ баяртай. Тэгээд энэ чуулганд ирэхдээ амар олон хүлээлтүүдтэй ирсэн. Нэг нь тэгээд маш олон гоё бас Монголтойгоо найзтай болоо гэж ирсэн. Тэгээд энд байгаа залуучууд маань бас маш гоё байна. Тэгээд хамтаа ярилцаа суухад илүү бас хөвгөлтэй цагийг өнгөрөөх нөхцөл боломжинд бүрдсэн бас гоё өдөр байна гэж бодож байна. Тэгээд өнгөрсөн өдөр бас өнөөдөр бид нарт амар олон сургалтууд орсон. Тэгээд тэр сургалтуудаас хамгийн сайн ойлгосон зүйл нь болохоор нэг болцож байгаа өнөө зөв сонго. Тэгээд сонголтоо хайрлах гэхдээ гэрлэхдээ яар хэрэггүй гэдэг зүйлийг амар сайн ойлгосон. Тэгээд бас гэрлчингүүдээ шууд happy байдгүй. Ганцаараа байхдаа happy байсан гэрлэнгүүдээ ч happy байдаг. Харин ганцаараа жоохон гонигтай байдаг хүмүүс ч те гэрлэнгүүдээ ч гэсэн гонигтай байдгаа гэдэг зүйлүүдийг амар сайн ойлгосон. Өмнө жил Тэрэлжид YSA 2022 чуулганыг зохион байгуулсан удирдагч хосууд болох Лавга болон Альмаа гэх нартай юуны өмнө талархснаа илэрхийлмээр байна. Чуулган бол үнэхээр сонирхолтой, сүнслэг, гал гарсан чуулган болсон гэдгийг хэлхийн зүйтэй байна. Миний хувьд тэр чуулганд явснараа олон гайхалтай найз нөхөд, ах дүүс, мөн сүмдээ итгэвтэй үлдэх шалтгаануудыг нэг болж чадсан учраас та бүхэн та хоёртоо дахин талархсныг илэрхийлмээр байна. Мөн та хоёроо дараа дараагуудаа олон гайхалтай үйл ажиллагаануудыг зохион байгуулах байх гэдэгт итгэлтэйгээр хүлээж байна. Баярлалаа. 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 Энэ жилийн залуучуудын чуулганыг бид нар 8 сарын дундуур хийх гэж байгаа. Ойролцоогоор нэг 10-13 хавцаа болох уу гэж бодож байна. Тийм болохоор та бүхнийг ажил төрлөө маш сайхан зохицуулаад амралтаа авах нь амралтаа аваад яваарай гэж хүсэж байна. Бидний харж байгаагаар бол нэг 3 дахь өдөр явангуудаа бүтэн сая өдрөөр дуусгах гэж байгаа нэг ийм төлөвлөгөө гаргацсан байгаа. Тэгээд тэрнээс өмнө бид нар ер нь чуулган дээрээ юу хийх вэ гэдэг тал дээрээ та нарын асуултуудыг хүлээж авах болно. Тэгэхээр бид нар постуудаа оруулсан тэр постуудаа та нар идэвхтэй оролцоорой гэж урьж байгаа шүү тийм үү. Тэгээ ер нь бол айгүй өвөрмөц чуулга хийх сонирхолтой байгаа. Өмнөх жилүүд ч гэсэн маш гайхалтай гоё болж исэн. Гэхдээ энэ жил бид нар арай жоохон өөр загвараар та нарын хүслийн дагуу та нарын өөрийн чинь дизайнсан тэр загварыг оруулж бид нар энэ чуулганыг зохион байгуулах гэж бодож байгаа. Тийм болохоор найз нарыгаа ураарай мөн өөрсдийнхөө авч явах сонирхолтой байгаа тэр хүмүүсийг аль болох хатгаж
чуулгандаа оруулаарай. Бид нар аль болох олон хүмүүсийг оруулаад нэг ойролцоогоор 200 залуу насны түлхэгчдийг зориулсан ийм гоё уулзалтуудыг хийнэ гэж бодож байна. Бас дээрэс нь бид нар тийм гала концерт буюу та нарт зориулсан бүжиг байх болно, авиас шоу байх болно. Авиас шоунд та нар мэдээж одооноос бэлдэж эхлэхээр гэж та нар үүсэж байгаа шүү дээ. Тэгээд мэдээж хэрэг өшөө бас сонирхолтой олон гол гоё зүйлүүд гарч ирнэ гэдэгт бид найдаж байгаа. Тэгээ энэний талаа үнэхээр том судалгаануудыг хийж байгаа шүү. Бүгдээрээ 8 сард маш гоё чуулган зохион байгуулцгаая.